30 гэр бүлийг нэрлэх хэсэг тухай маргаан үргэлжилсээр сүүлдээ экс-спикер би зүгээр л улсын их хурлыг тандахын тулд тэгээд дэлжчихсэн гэх маягаар үлээж хэллээ. Тэрч бүхэл тэр 30 гэр бүлээ та нар өөрсдөө олцгоо хэмээн зандарсан ч байх шиг. Байдлаас үзвэл энэ 30 гэр бүлээс ерөнхийлөгч болоод түүний баг өгтлээ айдаг бололтой. Экс-спикерийн сошиал дэлгэсэн 30 гэр бүлийн материалыг ухан үзээс мөнөөгөн 30 гэр бүлийн жагсаалтыг нацгийн багванд өнгөлдөг бололтой юм. Дэлгэсэн материал дээр нь 5 толгой дээр 5 толгой хувьцаат компани Energy Resource, Daiichi хувьцаат компани тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамруулна гэжээ. Ерөнхийдөө чиглүүлээд л хайсан гэж ойлгогдохоор байна. Energy Resource-ийн хувьцаа эзэмшигт нь тодорхойлолтой. Олонний яриа болон намрын 200 эрхэмдэр хэлснээр бол багванд очроод Санжинбаяр сүү бодол дэргүүтэй нөхөд за дээр нь мэдээж бүлэглэлийн тэргүүн элбэгдорж багтдаг гэх юм билээ. Бас нэг баримт дэлгэсэнд 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын хурлаас Эрдэнэтийн зис молибдены орд, Төмөртөө цайрын орд, нарийн сухатын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордыг тус хавсралт ёсоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт хамааруулсгай. Стратегийн ач холбогдол бүхий оюу толгой, таван толгой, цагаан суурь асхтын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг улсын хуралд өргөн мэдүүлэхийг засгийн газар Мегомби инх хулдад үүрэг болгосгох хэмээн заажээ. За цаашааг нь бид мэднэ. Оюу толгойг сайхан бэлгийн гараар могоо бариулан Канадууд манан бүлэглэлтэй хамт залгичсан. Цагаан суурь нь харин Янтаашрын гэр бүлийн өмч болсон ба улсын хөрөнгөөр одоо эрчим хүчний шугам бариулах дээрээ тулаад концессийн гэрээний дуулианаар төв зогссон байх. Таван толгойг мөн сайхан бэлэг цээжээрээ турж инх сайхан боловсруулан хятадуудад 60 жилээр өгчих гээд бараагүй. Асхтын орд нь Эрдэнэтийн хамтаар худалдаа хөгжлийн баг сахал эрдэнэлэг элбэгдорж нарын өмч болсон. Төмөртөө цайрын ордыг харин улаан гишүүнээс асуувал нэг юм хэлэх байх. Бороогийн алтны ордыг уршиг Сентера Голдын ухаж төнхөд 40 тонн алтыг нь аваад улсад татвар төлөлгөө өнгөрсөн. Одоо ноён уулыг ухна гэж зарга хийгээд явж байгаа. Марцнаас ноён уулыг ухах гэж байсан Сентера Голдыг Зандаа хүүгийн инх хулдын даргалсан улсын хурал дэмжиж явж байсан ба эрхэм спикер маань өөрөө мөнгийг нь аваад ичсэн одоо өнгөрсөн гэх маягийн улсын хурлын танхимд ярьж байсан санагдана. За иймэрхүү маягаар 30 гэр бүлийг илчилсэн ба хамгийн гол нь одоо ард түмний мэдлээс гарч хэдхэн тооны олигархуудын гарт очиход байгаа оюу толгой, таван толгой, цагаан суурь, асхтын мөнгөний уурхай зэргийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхойлох үүргийг тухайн үеийн ерөнхий сайд Мегомби инх хулдад улсын их хурлаас үүрэг болгож байжээ. Харин өнөөдөр эдгээр газруудыг юу болгосон, хааш явж хэний өмч болгосныг бид мэднэ. Нэмээд дээрээс нь Эрдэнэт дархны төмөлгийн ордыг үйлдвэртэй хамт тавиад дуусгасан. 30 гэр бүлийн тухайд Зандаа хүүгийн инх хулдын чиглүүлэн хайсан баримт ийм түүх рүү хөтлөн орууллаа. Одоогийн улсын хурлын дарга өнөөдрийн Монгол Ардын намын даргатай л яа харахгүй холбогдоод байна. Үүнээс цаашхыг нь харин Зандаа хүүгийн инх хулдыг хэлснээр та нар өөрсдөө олцгоо.